Үзэгчдээ MBC News мэдээллийн хөтөлбөрийн мэгмар арын дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Манай аймгаас 33 малчин өрг Завхан аймгийн Ургамал суманд уйлжиж байна. Хог ачсны дараа хогоо гудамжинд гаргаж тавих тохиолдол ихээр гарч байна. Нар ургахыг хүлээх Монголын уран сайхны киног өнөөдөр 22 цагаас MBC телевизээр хүлээн авч үзсэн нь. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Улаан сумын гэр хорооллын айл өрхийн 1-р сарын хог ачилт 1-р сарын 2-ноос 1-р сарын 25-ны хооронд хуваарийн дагуу явагдаж дуусаад 3 хоног байхад гэр хорооллын зарим айлууд хогоо гаргаж тавина гудамж талбайг бохирдуулж эхэлжээ. Улаангом тогтчилт үйлчлэгээ орон нутгийн төсөв үйлдвэрийн газар, сумын байгаль хамгаалагчид хамтарсан баг, Улаангом сумын 7-11-р багуудаар хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хог ачих хугацаа болоогүй байхад хогоо гаргаж тавьсан болно. Хогоо хугацаа хожимдуулж гаргаж тавьсан айл өрхүүдийн хогийг буцаа нь хашаанд нь оруулж заавар зөвлөгөө өгн ажиллалаа. Айл өрхүүдийн хугацаа хожимдуулж буюу хугацаанаас олон хоногийн өмнө гаргаж тавьсан хогийг нохой муур болон үхэр зэрэг амьтад тарааж гудамж талбайг ихээр бохирдуулдаг тул айл өрхүүдийг хог ачих хуваарьтай сайн танилцаж хугацаанд хогоо гаргаж тавихыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. За бид бүхэн яг 7 дугаар багт ирээд байна. За 7 дугаар багт 1-р сарын хогийг бол 1-р сарын 12-ны 13-ны өдөр бол ачих хуваарьтай байсан. Гэсэн боловч эргээд хог ачаа явсныхан дараад нь одоо энэ хог гаргаа тавьсан байгаа одоо харагдаж байна. Миний арталт бол за тэгэхээр иргэдээс яг ингээд ягаад хогоо ингээд өнгөрснийхэн дараа гаргаад тавьсан байгаа юм бэ гэж асуухаар за хогны хуваарийг мэдээгүй маа гэсэн тайлбарыг бол хэлж байгаа. Тэгэхээр хогны хуваарийг бол орон нутгийн хоёр телевизээс гадна багийнхаа дараагаас бол иргэд бол асуух боломжтой байгаа. Тэгэхээр энэ бас иргэдийн бас хайхрамжгүй ухамсаргүй байдал бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүү хог нь бол дараагийн хог ачих хүртэл ингээд гадна ингээд тавиатаа за тэгээд нохой шууд хараагаад хүний эрүүл мэндэд бас сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа. За тэгэхээр өнөөдөр бол бас Улаангом сумын байгаль хамгаалагч, Улаангом тогтчилт үйлчлэгээ орон нутгийн төсөв үйлдвэрийн газрын мэрэгжилтэн холбогдох мэрэгжилтнүүд нь бас бид нартай хамт энэ хүү 7 дугаар багт ирээд байна. За өнөөдөр тогтчилт үйлчлэгээний хуваарийн дагуу 7 дугаар багт шүү дээ. Сарын 13, 14, 16 гэсний өдрөд бол хуваарьтай байна. Хуваарийн дагуу хогоо бол тогтчлаа компани бол өдөр болгон очтгүйс байгаа. Энэний дараа хогийг бол гаргаж тавих нохой шуунд идэх асуудлыг нь ард иргэд бол энэ хайхрамжгүй байна. Энэ дээр нь багийн засаг дарга нь бол энэ иргэдтэй бол хогны хуваарийг тэдэн сарын тэдэнд манай дээр баг дээр ачин шүү гэсэн мэдээллийг тараахгүй байна. Энэс болж иргэд бол бас мэдээгүй цаашд бол бид нэр гаргаж тавихгүй гаргаа тавьсан байгаа бол тусгашаа тасхийг гэсэн юм саналыг бол тавьж байна. Энэний дагуу бол байгаль орчны аюулгүй учрын газар болон байгаль хамгаалагч бид нэр улсын байшаагчийн чиглэлээр ямар арга хэмжээ авах хохигдны хуулийн дагуу торгуул арга хэмжээ авна. За энэ удаа бол бас аваас телевизээр хамт олон тагтдаг үсэн хотгочлуулсан ажилчтай хамт ирээд яг хогийг одоо дахиж хашаанд нь оруулаад дараагийн 15-нд одоо гаргаж ачуулаа 14-нд гаргаж ачуул гэсэн санал мэдээлэл явж байна. Цаашдаа бол ард иргэд бол яг цаг хугацаанд бүх багийн иргэд цаг хугацаанд яг ачсан өдрийн хогоо бол гаргаж тавиад тэр үйлчлүүлэх хэвээр энэ нөдлөөс нааш бол энэ хотгоч компанид орсноос хойш хогийг бол цаг хугацаанд нь яг өдөр цагт нь ашиж байгаа. Энэ цаг бол хоцрохгүй ашиж байгаа. Энэ бол сайн өгдөж байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас ард иргэд бол цаашдаа анхааралтай сэрэмжтэй бас гудамжаа цэвэрхэн байлгах цаашдаа өөртөө хааш орчноч гэсэн цэвэрхэн байлгах хийг одоо уриалж байна. Улаангом сумаас хоггүй цэвэр орчинд амьдарцгаая урайн дор айл өрхийн хог хаягдлыг ачих ажлыг эрчимжүүлнэ. Улаангом тогтчилт үйлчлэгээ орон нутгийн төсөв үйлдвэрийн газартай хамтран ажиллаж байна. Улаангом сумын багийн дарга нар 2 дахь болон 4 дахь өдрүүдэд багуудын айл өрхөөр явж иргэдийн амьдрал ахуйтай танилцах хуваарийг Улаангом сумаас гаргаж өгсөн. Иймд иргэд хог ачих хуваар болон Улаангом сумтай холбоотой мэдээллийг багуудын дарга нараас болон орон нутгийн 2 телевиз, сошиал орчноос бүрэн авах боломжтой юм а. За ер нь Улаангом тогтчилт үйлчлэгээний газар манай Улаангом сум хамтраад энэ хогны асуудлаар нэлээд 2016 оноос хойш нэлээд ажиллаж байгаа. 2019 оны эцгийгт хог ер нь нэлээд чиг баримжаатай болж байгаа гэж үзэж байгаа. Бид нар Улаангом сум хуучин эдмит компани хогийг ашигладаг байхдаа доголддог бензин тос дууссан энэ дээр элдвэдэд шалтгаан тавьдаг байсан. Тэгээд тогтчилт үйлчлэгээний газар төгөөд харьцангуй гайгүй болсон. Энэ ард иргэдэд хэлэхэд бол энэ мэдээлэл маань тогтчилт үйлчлэгээний газраас гаргасан хуваар нь Facebook сошиал орсонд бас явж байгаа. Орон нутгийн телевиз дээр явж байгаа. Мөн одоо багийн засаг дарга нар багийн зохион байгуулагч ус айл өрхөд орохдоо бас энийг тайлбарлаж одоо
хуваарийг танилцуулж явах ёстой. Ер нь хөвчмөл тогтмол зан заншилтаа болоод яг хогийг ачхийнхаа урд өдөр нь бол гаргаж тавиач гэж бид бүхэн хүсэж байгаа. Тавьсны хог ачаад дуусны дараа манайх мэдээгүй энэ тэрэг гэсэн ард иргэд гаргаж тавиад манайх мэдээгүй хогны хуваарийг мэдээгүй гэсэн асуудал тавьдаг. Тэр бас энэ орчинтойгоо харилцаж бас энэ сум орон нутгаас явуулж байгаа энэ бодлого шийдвэрийг бас та бүхэн хэрэгжүүлж ажиллаач гэж хүсмээр байна. Улаан сумын хувьд бол тогтчлын үйлчлэгээний газартай хамтраад 2 сарын 15-ны хүртэл одоо хогийг бүрэн ачаад цагаан сарын дараа 3 сарын 2-наас эхлээд хогийг ачаа гэсэн ийм тохиролцоонд хүрсэн байгаа. Техник тоног төхөөрөмж бас хуучирч явдаж байна. Бас энэ дээр сум аймгийн хурлаас бас энэ дээр тодорхой хэмжээнд шийдвэрлсэн аймгийн удирдлагчдын энэ дээр дэмжиж бас улаан сум байна. Нэг нэг утгаар бас хогны асуудлаар нь бүрэн зэгсэж байгаа гэж хэлэхэд бас боломж юм байгаа. 2020 оныг бид нэр хоггүй цэвэр орчинд амьдарчхай уриалга гаргаад ажиллаж байгаа. Энэ улаан гом бол одоо 16-аас 20 оны гол шийдэл нь бол хоггүй улаан гом хот болж болох гэж байгаа. Урдаа тавьсан зорилт тавьж ажиллаж байгаа. Одоо Чандамны адаг дээр байгаа Улясны хэвээс доош яваад 8 дугаар баг хүртэл явж байгаа 2 томоохон хогны цэгвэ. Энийг одоо аймагаас 50 сая төгрөг тавигдсан байгаа. Улаан сумын иргэдийн урдаас 15 сая төгрөг тавигдсан байгаа. Бид нар их хавар одоо энэ хогийг дарж булж отволдох юм эсвэл зөөж цэвэрлээд энэ газар дээр бас хүмүүсийг эзэмшүүлэх ногоо тариалах, жимс тариалахын газрыг бас олгож өгнө. Хөв хөвний эзэмшил очсон байх юм болсон хог хөрөмтлөгтөө гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас бид нэр 2020 оны 6 сар гэхэд 2 дугаар үйлрэл гэхэд бид нар бас улаан сум маань хугаасаа бүрэн зэгцэрсэн байдалтай байх болно гэдгийг та бүхэнд бас хэлье. Тийм учраас ард иргэдэд гэсэн хогныхаа хуваарийг сайн анхаараа телевизээр орон нутгийн телевизээр зарлаж байгаа сошиалсанд энэ зарлагдсан байгаа энэ хогны хуваарийг бас анхаарад хогны хуваарийг хараад яг урд өдөр нь гаргаад тавил нохоо шуу цацхгүй бас боломжтой хэмжээнд байтал манай хогны компани маань энд очиж буй энэ ачаад өөрсдөө аваа явчихна гэдэг ард иргэд бас хэлье. Багийн дараа нар бол 7 хоногийн мигмар буюу пүрэв гарагт гадуур айл өрхөдөр ажиллах цагийн хуваар гаргаж өгсөн байгаа. Энэ өдрүүдээр айл өрхөдөр явж бас иргэдээ тоорч иргэдийнхээ ах амьдралтай танилцах үед хогны хуваарийг бас давхар хэлээд манай энэ сард энэ төдөн сарын төдөнд хог ачих ёстой юм шиг урд өдөр нь гаргаарай гэдэг хуваарийг хэлэх хэрэгтэй. За сүүлийн өдрүүдэд бол багийн дараа нар гадуур явагдаагүй байгаа бах. Яг гэвэл бас энэ судалгааны ажлууд эхлээд одоо зэргийн шинжилсэн бүртгэлийн ажил ингээд эхлэх гэж байна. Багийн дараа нар адил болох чөлөө завтаа 7 хоногийн 2 өдрийг нь бол гадуур ажиллах цаг гаргаж өгсөн байгаа. 2 дугаар сарын хогийг 2 дугаар сарын 1-ээс 2 дугаар сарын 15-ыг хүртэл 15 хоногийн хугацаанд ачна. Иргэд ирэх 2 дугаар сарын хогны хуваарьтай сайн танилцж, цаг тухайд нь хогоо гаргаж тавина. Сар шинэ хоггүй цэвэрхэн нутгийг уриалж байна. 2 дугаар сарын 1-нд 5 дугаар багийг, 2 дугаар сарын 2-нд 1 дугаар багийн, 2 дугаар сарын 2-нд 3-нд 6 дугаар баг, 2 дугаар сарын 4-нд 5-нд 4 дугаар баг, 2 дугаар сарын 7-нд 11 дугаар баг, 2 дугаар сарын 8-9-нд 7 дугаар баг, 2 дугаар сарын 10-нд 2 дугаар баг, 2 дугаар сарын 11-нд 12-нд 9 дугаар баг, 2 дугаар сарын 13-нд 14-нд 10 дугаар баг, 2 дугаар сарын 15-нд 12 дугаар багийн хогийг ачиж дуусгана. 3 дугаар сарын хогийг цагаан сарын дараа буюу 3 дугаар сарын 2-ноос ачих хуваар гарсан байна. Дараагийн мэдээ өнгөрсөн 7 хоногт Улсын онцгой комиссийн ажлын хэсэг үйлчлэлд хөндөрсөн 4 суманд ажилласан 1-р сарын 27-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 2325 толгой мал хорогдоод байна. Манай аймгаас Завхан аймгийн ургамал суманд 33 малчин өрх үйлчилж байна. Аймгийн хөлсгөд аж ахуйн газар малын эрсдлийн үнэлгээг сум бүрээрэн гаргаж удирдлагад танилцуулж Улсын онцгой комиссийн ажлын хэсэгтээ бүх мөрөн түргэн малчин 100% сумуудад ажиллаж цагаагаар байдал мал үйлчлэлийн байдалтай танилцж санал хүсэлт авч зөвлөмж өгч шийдвэр гаргана ажиллалаа. Улсын онцгой комиссийн ажлын хэсэг Увсан аймагт өнгөрсөн 7 хоногт 2 өдөр ажиллаж бүх мөрөн түргэн малчин 100% сумдын нутгаардлаар явж мал үйлчлэлийн байдлыг танилцж тухайн сум нутгийн засаг захиргаа тамгын газар засаг даргын онц нарыг зөвлөж онцгой байдлын хуралдааныг хийж тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж мал сүргийг
хоригдол их байгаа малчин суманд одоо очиж ажиллаж малын тэжээлийн сумын бондноос 2000 бариасыг энэ тогтоон худалдаж малчдад одоо тэжээл байгаа нэмэгдэл тэжээлд орж байгаа малыг тэжээх асуудлыг одоо дөрөвдөө анхаарч ажиллахыг одоо зөвлөмж болгосон. 1-р сарын 27-ны өдрийн мэдээлэлээр аймгийн хэмжээнд 2325 толгой мал хорогдоод байна. Үүнээс малчин суманд 1291, түргэн суманд 155, хэргэс суманд 184, цагаан архын суманд 603, ховд суманд 44 толгой мал хорогджээ. За аймгийн хэмжээнд бол 2325 толгой мал хорогдсон. Энэний хорогдлын бол 1291 нь малчин суманд, 603 толгой нь бол цагаан архын суманд байгаа. Цаашид аймаг сумын удирдлагууд сумын нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад энэ хөнгөлн тогтоон худалдаж малыг смуулахаас нь урд бол нэмэгдэл тэжээлд оруулах, ялган тэжээх аялыг зохион байгуулахыг одоо үүрэг зөвлөмж болгон тавьсан байгаа. Түргэн сум, хэргэс суманд бол 180 мал орогдсон байна. Цагаан архын 603 толгой мал орогдсон. Хамгийн өндөр мал хорогдолтой нь малчин цагаан архын сумууд байгаа. За малын хорогдол бол энэ хорогдлын шалтгаан нь бол кинс давжа жижиг төл малын хорогдол, нэг настай малын хорогдол бол дийлэнх хувийн эзэлж байгаа. За нийт аймгийн дүнгээр бол 99.9% одоо мал сөрөг хонд орж байна. 0.1% хорогдолтой байгаа. Манай аймгийн 7 сумын 133 малч өрх 37821 малтайгаар октор нүүдэлхийн өвлжиж байна. Өөрийн аймгийн суманд 80 малчин өрх 19035 толгой мал өвлжиж байна. Харин Завхан аймгийн Ургамал суманд манай аймгийн Завхан сумаас 33 малч өрх 18786 толгой мал өвлжиж байна. Цааш нь бол аймгийн хэмжээнд утгын бүс нутгаар 7 сумын 113 малчин өрх 337,821 толгой мал утгаар өвлжиж байна. За энэ Завхан аймгийн Ургамал суманд 33 малчин өрх байгаа. Энэ Завхан сумын малчин өрх байгаа. За энэ тухайн нутагтаа нь бол албан ёсны бас гэрээ хийгээгүй. Малчид иргэд хоорондоо зохицоод ах トゥ хамаатан зад нараа ингээд авторлоод бэлчээр зохицоод явж байгаа. Утгын цаашдаа хөндрөх юм бол цаг хөндрөх юм бол улсын нөөц, аймгийн нөөцд бол нөлөөлөл нэгтэй сумын нөөцийг бол 40-50% хүртэл одоо задлаж малчд тараа энэ тогтоон худалдаж малыг тэжээлд оруулж байгаа. Цаашид хүртнээс чангарах юм бол бэлчээрийн даатс одоо энэ бөхмөрөн суманд бол бэлчээрийн даатс 58% байгаа. Энэ одоо бэлчээр бөхмөрөн суманд 40 нөөцд бол 40 тонн өссөн байгаа. Тэр нь одоо агуулгах хэрэгтэй хүн агуулгах шийдэж байгаа гэсэн. Одоо бэлчээрийг одоо бэлчээр энэ даатс байгаа түргэн ховд сумын нутаг бэлчээрийн филийн зурус руу оруулж байгаа. Цааш төвнөрөх юм бол энэ анх өрхийн нурууны эвлжил тогтгож хайртай шилийн шилд байгаа үйлдэж байгаа сумуудын биш нутагт байгаа мал бол хөндрөх төлөвтэй байгаа. Цасны зузаан 27 см дээд тал нь зөвхөн бэлчээрийн л да. Цааш нь Монгол нь бол өндөр байгаа. За энд бол зам даваа хаагдах магадaltaй байгаа учраас улсын онцгой хүмүүст ковш машиныг одоо захиалж хүн зүйтэй биш нутгийн хэмжээнд бол байх нь зүйтэй гэж мэдээлсэн байгаа. Цаашид хөтнөрч чангаруул түргэн бөхмөр нь ховд өндөр ханга зүй ханга цагаархан баруун туран суманд өвлжилт хөндрөх төлөвтэй байна. Өвлжилт хөндрүүл сумын аюулгүй нөөцийн өвс тэжээлийг иргэдэд хэмнэрэл тавинаар худалдаалах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.
Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөрлжүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх 88 68 29 утсыг ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өөрчлөлт гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдгийн хяналт тавьж хэрв халдварсан амьсгалын замын өвчтөний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг халдвар өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаж хിവэрээс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бөгөөд шинжилгээгээр үгүйсгдсэн хэрэг батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ. Нүхэн хиндэж ашиггүй тэгэх шаардлагагүй одоо улирлын томоогийн дэвтэлд явагдаж байна хэмээн эрүүл мэндийн яамнаас мэдгдсэн. Олон улсын эрүүл мэндийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн өдөрдөмж зөвлөмжийн дагуу зохицуулагдсан эрүүл мэндийн сайдын албан даалгавар эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж иргэдэд үргэлжлэн сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Хичээл сургалтын үйл ажиллагааг 3 дугаар сарын 2-ны хүртэл хугацаанд зогсоох шийдвэрийг Улсын онцгой комисс энэ сарын 24-ний өдөр гаргасан. Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрт тохирсон агуулгаар захин болон тэл хичээл бэлтгэн хүргэхийг засгийн газар боловсрол соёл шинжилгээ ухааны спортын сайд болон холбогдох албаныханд өөрөг болгосон. Үүний дагуу захин болон тэл хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд албан ёсны мэдээллийг лагуу гарагт буюу 1-р сарын 29-ний өдөр зарлах юм байна. Харин 3-р сарын 2-ны хүртэл хугацаанд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв их дээд сургуулиуд хичээл даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцсан явуулах юм байна. Шинэ коронавирусыг онцлогоор өчигдөр орой Япон улсаас авсан талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Цогтбаатар анх шинэ коронавирусын халдвар яригдж ирснээс хойш бүгд найрамдах хятад ард улс эрдэмтэд судлаачид нуклеотидын дарааллыг тогтоох дээр маш эрчимтэй ажилласан. Өмнө нь SARS халдвар гэж эхэлсэн үед дэлхийн нийтээр нуклеотидын дарааллыг тогтооход 4 гаруй сар зарцуулсан гэдэг. Харин шинэ коронавирусын нуклеотидын дарааллыг 20 орчим хоногийн дотор тогтоож чадсан. Шинжлэх ухаан хөгжиж дараагийн шатанд гарсны илрэл анх бүгд найрамдах хятад ард улсад нуклеотидын дарааллыг тогтоосон бөгөөд Японд үйлдвэрлэсэн онцлогоор нь өчигдөр манай улсад ирлээ. Өчигдрийн хувьд бид 200 гаруй онцлогыг хүлээн авсан. Цаашид бүгд найрамдах хятад ард улсад хийсэн онцлогыг авч хэрэглэх талаар ярилцаж байна. Түүнчлэн өмнө нь манай улсад 4 төрлийн коронавирусын халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай бус учраас бид байнга томоогийн тогтолцооны нэг хэсэг болгоно уншилж байгаа. Зарим хүн өнөөдөр аппарат тунаг төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд халдвар өвчин судлалын үндэсний төвийн лавлгаа лабораторид бэлэн байсан. Бодит хугацааны PCR буюу полимеразын гинжин урвалыг аппаратаар үздэг. Харин эдгээр онцлогыг өчигдөр хүлээж авснаар Гонконгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу үзүүлсэн байдлаар маргааш гарах боломжтой боллоо гэсэн юм. Монгол Улсын засгийн газраас бүгд найрамдах хятад ард улсад гарсан коронавирусын дэгдэлтэй холбогдуулан Монгол хятадын хөлийн бомбд тэдгээрийн дийлэмийн тухай Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7-р зүйлд заасны дагуу Монгол хятадын хөлийн бомбуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд төр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны 1-р сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол хятадын хөлийн бомбуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийж байна. Үүнд Монгол Улсын иргэд Монгол хятадын хөлийн автозамын бомбуудаар бүгд найрамдах хятад ард улс руу албан ажиллаар болно. Бус улсаар дамжин 3 дахь улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр томилолт аяллаа тийз хөтөлбөрийг үндэслэн хятадын талд автомашинаа орхисон түүнөөс тээврийн жолооч нарыг харьяалах аж ахуйн нэгж компани албан бичгээр үндэслэн Эрдэнэс баялагын тээврийн автомашинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус улсын хилээр нэвтрүүлнэ. Хоёрт Монгол хятадын хөлийн автозамын бомбуудаар бүгд найрамдах хятад ард улс руу хувийн хэрэгээр зорчих Монгол иргэдийн улсын хил нэвтрүүлэхгүй. Гадаадын иргэдэд Монгол улсаас бүгд найрамдах хятад ард улс руу зорчих гадаадын иргэдийн хөлийн бүх бомбуудаар улсын хилээр нэвтрүүлнэ. Монгол улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны Ж ангиллын визтэй хятад болон 3 дахь орны иргэдийг Монгол улсын агаарын замын буян тухай бомб болон төмөр замын үд бомбоос бусад бомбоор нэвтрүүлэхгүй. Монгол улсад зорчих Ж ангиллаас бусад ангиллийн визтэй хятад болон 3 дахь орны иргэдийг 2 улсын хөлийн бомбуудаар хэвийн нэвтрүүлэх юм байна. Монгол Улсын засгийн газрын 2020 оны 1-р сарын 26-ны өдрийн ээлжид бус суралдаанаас гарсан шийдвэрийн дагуу бүгд найрамдах хятад ард улсад тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Ухаан хотод
хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан хүсэлтийг гадаад харилцааны Бээжин дэх бичгийн сайдын яамаар дамжуулан Хятадын гадаад хэргийн яамд бичгээр хөрвүүлээд байна. Ухаантаас иргэдээ шилжүүлэн авах хүсэлтэй Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улсыг Хятадын засгийн газар түмэн хөрвүүлээд байгаа юм. Бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар ухаантаас гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж шилжүүлэн өгөх хэрэгээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхэл нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн болно. Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахар ажиллаж байгаа бөгөөд төрийн өмчит хувьцаадаг компани ухаант руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлтийг бүрэн хангаад байгаа юм. Дээрх оюутнуудыг нутагтаа ирсэн даруйд халдвар өвчин судлалын үндэсний төвөд тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Манай MBC News мэдээллийн хөтөлбөр тодруулга болонгаараа үргэлжлэж байна. За энэ өнөөдөр манай тодруулга болонд бол одоо зайлшгүй нэвтрүүлгэнд оролцох шаардлагатай, тодруулах шаардлагатай нэгэн хүмүүс нь одоо манай Увс аймгийн үзэгчдийн мэдх нар ургахыг хүлээхгүй хэмээх одоо 90-ад оны сүүлчээр энэ улаан гомдод анхны бүтээл болж уран сайхны кино авч ирсэн. Одоо энэ киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан Монголын бас одоо нэрт найруулагч, Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн, Монгол Улсын соёл урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, доктор, улсын драмын эрдмийн театрын уран сайхны өдөртөгч Эрхэм Найдангийн гар хэмээг хүрэлцэн байна. Ингээд та сайн явж ирвүү? Ямар ажилтай вэ? Сайн явж байна. Тэгээд MBC телевизээр уусынхантайгаа уулзж байгаадаа их баяртай байна. Бас уран бүтээлийн анд жүжигчин, найруулагч, цэрэнгийн лавгатаа бас ингээд ярилцлагыг зууж байгаа их сайхан байна. Тэгээд би бас сайхны хажуугаар би бас шав Дэмбэгийн эмэг урсран гээд одоо энэ шавь авсан эмигийн дурсж байна. Сайхан бүтээлч мэдлэгтэй мэдээллийн төлөө, Монголын өв соёлын төлөө, урлагийн төлөө одоо хоёр гүйцэтгэлээр зүтгэж явсан сайхан хүү. Их ирээдүйтэй сайхан хүү маань бас одоо ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн их харамсалтай байгаа юм. Тэгээд би энд ойр төгжимч жүжигийн театрын урилгаар ирсэн 94 он ч үү. Тэгээд ингээд сургалт явуулж байгаа юм. Тэгээд энд бол одоо ер нь нэлээд олон төрлөөр театрын ёс зүй, гоо зүүн боловсрал, тэгээд ер нь театрын өөрийнх нь нийгмийн шинж чанарын тухай, за тэгээд ер нь энерхүйн үзэл гэж юу юм, тэрийгээ бас Антон Павлович Чеховын бүтээлүүдтэй холбоод ингээд лекц сургалтуудыг ингэж явуулж байна. Тэгээд би бас мөн тэрнийг хажуугараас уран бүтээлчтэйгээ уулзаад би ч нөрөө бас эсэлтийн бодлогын асуудлаар бас соёл урлагийн сургалтайгаа зайлшгүй холбоотой байна. Тэгээ бас мөн энэ улсын драмын эрдмийн театр бол бас мөн орон нутгийн театрууд мэргэжлийн тусалцаа дэмжлэгийг үзүүлдэг, нийгэм тандсан үйлчлэгээ үзүүлдэг энэ чиглэлээр хамтарч ажиллах тийм бас арга замуудын талаар ярилцж байна. Ер нь бас тохиролцоо шийдвэрт хүрээд байна. За тэгээ бас мөн одоо манай театрууд чинь ганц ойр театр биш. Нөгөө туслах чанарын гэрлийн найруулагч, дуу чимээний техникч, тайзны машинист, за тэгэл нүүр хуурагч гэчлэн энийг театрын бас туслах чанарын мөртлөө гол үр гүйцэтгэдэг энэ мэргэжлүүдээр сургалт явуулах тухай бас мөн одоо бид нар ярьлаа. Энэ бол бас мөн соёл урлагийн сургуулийн нэг уриалгах хүлээж авах гэж би бүрэн итгэлтэй байна. Тэгээд гол нь бас уран бүтээлчдийнхээ санаа бодлыг сонсч байлаа. За манай театр бас мөн
уран бүтээлч хоорондоо солилцох тийм үү? Манай Эрдэнэ драмын театрын жүжигчдийн дээрээ энд тоглолтод оролцох. За бас мөн одоо тэнд тавигдж байгаа жүжигүүдэд ойрын театрын жүжигчд оролцож чадсан тоглох. За тэгээд бас мөн ингэж бүтээл солилцох, уран бүтээл солилцох ийм талаар бас нэлээд давшингуу ажил хэрэгчээр шийдвэрлэх хэмжээнд ярьлаа. Тэгээд миний бас амин булаг жүжиг маань бол 1992 онд бол одоо Наталигаш амар сайхан ханд маань найруулж тавьж ирсэн. Чулуунбаатар багш нэгээд тоглолцлын саналцдаг маань. Тэгээ энэ бас миний Бүүвэ гэж жүжиг 2015 онд манайх нэг 7 өөр найруулагчийн 7 өөр төсөл гээд манай дарамт театрын хийсэн. Тэгэхэд би өөрийнхөө тэр Бүүвэ жүжигээрээ өөрөө зохиолороо өөрөө найруулж ингэж тавьсан амжилттай болсон. Одоо хүртэл театр тоглогдож байгаа юм жүжиг. Тэр жүжигээ маань энэ ойр театрын хамт олон бас мөн тавихаар шийдвэрлээд тэгээ ширээний сургуультанд ороод явж юм. Бид нар ингээд бас нэг би өөрөө бас нэг зохиолчийн хувьд, найруулагчийн хувьд суурийн тавьж өгöd зохиолын задаргаа тэгээ дүрийн судалгаа энэ дээр нас жаахан чигдүүлж өгöd гэх юм уу да. Одоо бас мөн энэ театрт найруулагч нэн чухал одоо байна. Үндсэндээ найруулагч байгаа тийм ээ. Байгаад байна. Тэгээд үндсэндээ ер нь иймэрхүү ажил хэрэг гүйцэтгүүлээд ингэ явж байна. Тийм ээ, би бас таныг сая одоо таны зохиолч гэдгийг чинь хэлхээ мартцсан байна. Та олон сайхан бүтээлүүд хийсэн. Таны одоо бичсэн зохиолоор би бас шилдэг дүрийн шагнал хүртэж ирсэн хүн. Ховдод овсод бараг зэрэгтэй өгчээсэн шүү дээ амин булаг. Амин булгийг одоо хийх юмсан гэж боддог байхгүй би. Яг одоо бол цаг нөхцөл энэ болчиход байна шүү дээ энэ. Уул уурхай гэдэл одоо амин булаг руу ч мөн ч их дайрч байна да. Тэгээ энэ чи миний анхны бичсэн жүжиг юм л да. Тэгээд би чи Белоруст найруулагч мэрэгчлэр 1985-аас 90 онд сурсан. Тэр үед байхдаа бичсэн. Би чи өөрөө ер нь өдөөний хүн. Тэгээд нэг хот өдөөгийн зөрчил одоо нөгөө суурин соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншлийн хооронд одоо нэг ямар зөрчил үүсэж байгаа юм дээ. Яг энэ тулгуур энэ дээр үндэслээд энэс болоод ах トゥ хүмүүс өртөл биений танихаа байжсан хэмжээнд очсон мөн чанарыг тийм ээ. Тэр юм чи одоо бий болоод байна шүү дээ. Би тэрийг асуугаад байна. Тэгэхээр тийм эмзэг хөндөөр сэдв байсан. Тэгэл тэрийг 1989 онд би 3 дугаар курс байхдаа Улсын драмын Эрдэнэ театрт баг тайсны жүжиг болгож анх өөрөө найруулж тэгсэн Малай театрт тавьсан шүү дээ. Аяа шинэ аймгийн алтан хөлзий долоорсоор тогтдог тоглодог байсан. Ховдод бол би дааж одоо ховдод тавьсан өөрийн чин тоглолтыг энэ төсныг үзэж чадаагүй л тийм манай талигач Батцаанд найруул тавьсан баг. Тийм. Ял өөрийн чин одоо 70 худалчд гайхамшигтай сайхан ховдын театр тоглож ирсэн. Тэрийг бол мэдж байгаа. Тийм шүү. Минггээл нэг жүжиг бас манай тийм шүү дээ. Тийм. Хотод очиж хүртэл болж ирсэн. Тэгсэн тийм ээ. Тийм жүжигсэн байх үе юм бол одоо тийм сайхан дурсамжууд бидний дунд л тийм да одоо тэгээд энэ театрын маань өнгө төрөх аврын сангийн бодлогын тухай таны бодлыг сонсох гэсэн би овсын театрын. Тэгээд энэ чинь юун төлөө ойрд театр гэж байгаа билээ. Тийм. Тэгэхээр энэ бол өөрийнх нь театрын нүүр царай онцлогийг тодорхойлоод байгаа. Зүйл шүү дээ. Энэ одоо нутаг бол олон ястан үндэстний бас мөрөлдөл одоо ардын одоо театрын тэр олон төрлийн баялаг уламжилттай ийм театр. Тэгэхээр бол ойр театр бол онцгой нүүр царайтай урын сангийн бодлого тэр дүү чиглүүлэх ёстой ийм театр гэдэг ингэж би боддог. Ард түмж тэгж хүлээж идэг байх. Тэгээд бас манай театрын уран сайхны удирдагчаар Оросд сургууль соёл одоо боловсрол эзэмшсэн төгсөө эргээд залуу ажиллаж байна. Эдгээр санаавуудыг сонсоод логсрон даргатрын яриадаг сонсохоор бол их өөдрөг шинэлэг ийм зорилтуудыг дэвшүүлж байгаа юм байна гэж би ингэж бодож байгаа. За та өөрөө бол мэднэ шүү дээ. Дуу жанжингүний хошуунд өвгөн шүү гэж уртын дууны зохиомжоор жүжиг тавьж ийсэн гэж одоо ийм байдаг. Тэгэхээр энэ сэдвэр бүжиг жүжиг байх юм уу? За галт цаг бол нэг уран бүтээл туурахаар энэ болж байгаа шиг байна.
За одоо яг миний нэг өөрийн чиглэлний хэлдэг наран урахыг хүлээхгүй гэж кино ч нэг бухнаолдоо гол дүрийн жүжигч манай бухнаолдоо нар барилж идэг тийм тухай. Яс энэ сэдв бол овсууд нутаг бол бөхчүүдийн бүхийн хөлгийн нутаг. За тэр бухнаолдоо норооч байна уу, орчин үеийн одоо энэ барилдаа нараач байна уу, энэ бас нэг одоо эдгээр спорт боловч энэ бол бас мөн театрын урын сандс нэг энэ сэдв бол бас онцгой байрлах ийм сэдв. Ер нь бол баялаг байна. Тэгээд ийм их сайхан уран сангийн бодлогын рүү чиглэж байгаа. Баяртай байгаа. Эргээд ирээд уулзаад бас энэ бүтээл хийгээд ийм ажлууд болох юм байна. Таавал зэрэгэлдээ нутгийн хүн манай хөвсгөлийн цагаан уулсан хүн шүү дээ. Тэгэхээр Аварцад Баатрийн хүү одоо нутаг хүү. Тийм ээ. Тэгэхээр манайхан бараг тэргээр хийл юм байдаг шүү дээ. Танаа манай хувьд хүртэл аялгауны соёл их ойрхон байдаг шүү дээ. Баатргон гэдэг та жүжигэндээ бичсэн байдаг. Одоо тугал Болтрох. Бэрүү хоёрын намрын насыг хэлж байна дээ. Манайд бас тэгж хэлдэг л дээ. Манайхан Баатргон гэдэг. Танаа та Болтрох гэсэн байсан тий. Тэгэд энийгээр ингээд аваад тий. Тэгээд ер нь энэ бас нэг театруудад нэг юм аялгауны соёлыг жаахан одоо манай театрыг юм өдөрлөгөөд гэхүү одоо нэг жаахан тим яваад байж ирсэлдээ 90 онтой залуусаа одоо харин харьцангуй гайгаа болцсон юм шиг байна. Нутгийн аялгау нутагтай байх нь ёстой гэж би бодож явдаг шүү дээ. Тэгэл байх. Тэгээд наран ургахыг хүлээхгүй гэж энэ киног 1995 онд авсан. Тэгээд манай домогт сансар насагт орж гэж тэр манд санаачлагаар ингэж анх эхэлсэн. Тэгээд ээдрээ зовлон бол нэлээдт болсон. Тэгээ увсынхны дэмжлэгээр одоо энэ кино үзэгчтэй хүрсэн. 2 жилийн дараа тэр хооронд тэгэл одоо Бямбчив сайд их хурлын гишүүн, төмөр гишүүн, за манай сэргэн мандалтын төмөр чулуун гэдэг энэ дийдрүүд одоо энэ киног яг одоо үлгэдж авахд одоо их тус тийм болсон доо. Тэгээд энэ хүмүүстээ их баярлж яваагаа хэлэх байна. Тэгээд бол одоо тэр кино одоо юунд ороод одоо юу ч болох байсан юм билээ. Хамгийн гол бүтээл манай мен дээрэгч цэрэн дуржгаа айтарч бол за энэ хамгийн гол нь одоо миний тогсны хөлс яах вэ? Хамгийн гол энэ кино л нэг гарчээ бол одоо тэгээд болоо гэж ингэж хэлсэн. Тэгээд энэ бүтээлээрээ бас одоо ус нутгийнхантайгаа давхар мэдчилж байгаадаа баяртай байна. Уран төрлийн холбоос илүү уран бүтээлийн холбоо гэдэг их үнэтэй байдаг юм. Улаан гомдоо бие хэрэг дуртай, уран бүтээлчтэйгээ уулзах дуртай, хархираа дүргнийхээ тэр ар шаанаас амсах дуртай, нуурын хөвөнд очих дуртай ийм сайхан байдгаа. Тэгээд баярлалаа. Манай тодруулах болонд Монгол Улсын соёл урлагийн их сургуулийн доктор профессор Улсын драмын эрдэмтэн театрын уран сайхны өдөртөгч Монгол Улсын урлагийн гавьяа зүтгүүлтэн Монголын нэгт найруулагч Найдингийн гай оролцлоо.